Монгол дорогтон даяар хүн бүрд Библийг хүргэхийн төлөө аримчис нийгэмлэгийн нийт хамт олон 2024 онд хичээн ажиллалаа. Мэдээж бидний ард аримчис нийгэмлэгийн өдөртөх зөвлөл болон гүшүүдийн оролцоо, дэмжлэг бас та бүхний маань хамтын ажиллагаа хамт байсан учраас бид нар энэ алсын харанд өрхийн төлөө нэг алхам гисэн ойрцсон гэдэгт бүрэн итгэлтэй байна. 2024 онд бид нар бүгд Солонгос улсын Сөүл хотноо нийт Монгол Христ итгэгч нартай зориулан Библийн өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Үнэхээр Америк нэгдсэн улсын Сиэтл хотноо Америкт Христ итгэл монголчуудад зориулан Библийн өдөрлөгийг маш амжилттай хийлээ. Манай стандарт монгол орчуулга төсөл маань дуусах шатанд орж байна. Шинэ гэрээний номууд маань ээлж дараалан орсоор байгаад бид нэр баяртай байна. Харин төхөө төсөл маань ч гэсэн бас маш амжилттай урагшилж байна. Бид нар хуучин гэрээний 7 түүхийг дохионы хэл рүү хөрвүүлж бас эцсийн видео болох ажиллагаан дээр явагдаж байна. Braille Библийн төсөл маань халаага өгч харин Braille цонх төсөл маань энэ жил эхлэлээ тавилаа. Тэгээд бид нар энэ жил сургалтын бүх материалаа бүх хөтөлбөрөөр боловсруулад эх жилээс эхлээд бид нар аймагуудад очиж Braille хэсгийг хараагүй нийт орон нутгийн хүмүүстэй заахаар бэлтгэл ажиллаа ороод явж байна. Ингээд өнгөрч байгаа 2024 онд бидэнтэй хамтран ажилласан бүх байгууллагуудаа маш их баярлалаа. Библийг Монгол хүн болгонд хүргэхийн төлөө хичээж хамтарсан бүх байгууллагууд хамт олон болон бүх дэмжигч нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. 2025 онд 2024 оны амжилтыг дахин давтаж илүү олон хүнд хүрэхийн төлөө нийт хамт олноороо нийт Христийн биеэрээ нийт бас дэмжигч байгууллага, хамтрагч байгууллага нартайгаа хамтран үйлчлэхийг хүсэж байна. Та бүхэндээ Христийн мэндэлсэн баярын мэнд болон шинэ оны мэнд хүргье.